Өнөөдөр би та бүхэнд хуваалцах байгаа үг бол үхлээс хүчтэй найдвар. Бидний мөнхийн гэрийн тухай бид ярих гэж байна. Есүс хүртэл энэ дэлхийд тэр үйлчлэлээ хийж байхдаа түүний дотны анд тэ Лазар нас урсныг сонсоод үйлдэх штэ тийм ээ. Тэгээд тэр түүний бие муу байна гэхэд нь яваагүй ингээд 1-2 хончоод тэгээд за явъя гэд явах үедээ зарцуулсан хоног нь бодох тэр нас урснаас нь хойш 4 хоногийн дараа очиж байгаа. Тэгээд тэгсэн чинь та эртхэн ирэхгүй яавдаа тэгсэн бол жоохон амьдрах байж тээ гэд тэгсэн. Тэгээд одоо түүнийг хаан тавьсан бэ гэсэн чинь хадан булшинд тавьсан байгаа гингүүд Есүс уйлж байгаа. Библиэлд хамгийн богинохон ишлэл чи юу лээ? Есүс уйлв баггүй те. Есүс яагаад уйлв? Тэ? Бидний эхлэл төгсгөлийг бас мөнхийн ирээдүг маань мэддэг бурхан яагаад тэр уйлсан бол? Тэр биднийг одоо энэ дэлхийд ямар одоо юм те гим нүглээсээ болоод бурхангүйгээс болоод бурхантай харилцаад тасарснаас болоод хэрхэн шаналдаг зовдгийг тэр өөрөө мэдэрдгийг харуулсан байгаа байхгүй. Энэ бол хиймэл нулимс байгаагүй тийм ээ. Энэ бол зүгээр нэг хиймэл нэг материалын нулимс байгаагүй. Энэ бол жинхэнэ нулимс байсан. Бидний төлөө тэр инхүү бас уйлжсаа гэдэг бид нар санах хэрэгтэй. Тэгээ энэ ишлэл Иохны 11-р бүлэг дээр байгаа. Та бүхэн дараа нь олж олно. Христ итгэлт бидний хувьд тэгээ бид нар одоо хэдийгээр ингээд ийм зүйл гинт тохиолдолд ууг ашууд автаж байгаа ч гэсэн огт итгэл найдвар байхгүй тэр бусад хүмүүс шиг бид нар хашууддаг юм аа. 1-р Тесалоник номын 4-р бүлгийн 13-аас ингээд уншвал ах トゥ нараа нойрс өксдийн талаар мэдхгүй байхыг чинь би хүсэхгүй байна. Эсбөгөөс та нар итгэл найдваргүй бусад хүмүүс шиг гашуудах вэ. Яасан гинэ? Ах トゥ нараа бидрийг хэлж байна. Нойрс өксдийн талаар та нар талаар мэдхгүй байхыг чинь бид хүсэхгүй байна гэж. За эсбөгөөс та нар итгэл найдваргүй одоо бурханд итгэдэггүй хүмүүс шиг тэ бус тэр хүмүүс шиг ийм гашуудах вэ гэж хэлсэн байна. Гашуудах чинь мөнхийн гашуудлын тухай. Есүс өгсөн бөгөөд амилсан гэдэгт бид итгэдэг. Тиймээс бурхан маань Есүсийн дотор нойрс өксдийг түүнтэй хамт авчрах болно гэсэн. Бид үүнийг эзний үгээр таанд хэлье. Эзний гэртэл амьд үлдэх бид нойрс өксдийн өмнө орохгүй гэсэн. За энэ дээр би зогсоод тайлбарлаж өгье. Нойрс өксдийн одоо биднээс өмнө одоо нойрсон ах トゥ нар бидний бас таньж мэдгүй Библиэлд байгаа бүх одоо тэр итгэлийн баатар бүгдээрээ бидэнтэй хамт эзний өмнө нэг цаг үед зогсно гэдэг хэлж байгаа. Бид нар тэрний өмнө очиод тэд нар газарт үлдэнэ гэсэн үг биш. Тэд нар эзэнд итгэсээр одоо нойрсон болоод тэд аврагдсан юм болоод тэд бидэнтэй хамт эзнийхээ өмнө ирэх болно. Яг нэг цаг тэрнэ гэдгийг хэлж байгаа. Бид нар Есүсийн номлол дээрээс харвал Матай номон дээрээс харвал тэр газрын хязгаараас ч болтугай. Тэ би тэнгэр элчнэрийг илгээгээд би өөрийн хүмүүсээ цуглуулна гэж хэлсэн. Тэр бол нэг өдрийн тухай ярьж байгаа. Нэг цаг үеийн тухай ярьж байгаа. Энэ нь эзний өмнө зогсох тэр үеийн тухай ярьж байна гэсэн. Амен. Тэгээ учир нь тушаалын уухай. За одоо хүмүүсээ миний өмнө ир гарч ир гэж хэлэх тушаал байна гэж. Тушаал бурхан ингэ тушаах үед тушаалын уухай тэрүүн тэнгэрлэгчийн дуу ба бурханы бүрээнээр эзэн өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амьлна. Дараа нь амьд үлдэх бид тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие бие тайвшруулаарай гэсэн баг. Амен. Өндөрөөс айдаг хүн байна уу? Онгоцонд ингээд явж байгаа тэр нь жоох хэцүү бах те. Тэгээ энэ цог могоор харахгүй те. Би одоо таны бодлыг бас жоох өөрчлөхийг хүсэж байгаа. Гэхдээ тэр чинь бас хэцүү шүү дээ. Тэгээ одооноос жоох өндрөөс айлтаас салах хэрэгтэй байх гэж бодож байна гэдэг ягаад тахгүй те. Зоогоод тахгүй. Үүлэнд өргөгдөд явна гэж шүү дээ. Тэгээ бид нар одоо айдаггүй одоо тэгээ бас явдаггүй бүх хүн л өргөгдөн ерөөсөө. Эзэн дотор байгаа хүмүүс бүгдээр өргөгдөн. Эзний өмнө түүнтэй хамт үргэлж байх болно гэсэн баг. Тэгэхээр эдгээр үгсээр бие биенээ тайвшруулаарай гэсэн баг. Тэгэхээр хажуудах хүндээ би таныг хэлээсэй гэж хүсэж байна. Цаг нь ирэхэд бид нар эзнийхээ өмнө зогсох болно. Түүнтэй хамт мөнх амьдрах болно гэж хэлээрэй гэж хүсэж байна.
За тэгээд одоо бид ч ер нь тэгэл ээлжэлжээрэл явах л ах та тийм ээ. Тэгэл явна шүү дээ. Ер нь бол тэгээд нас мас ерөөсөө энэ хамаалга. Тэгээд одоо эзний дуудсан цагт бид нар явж байгаа. Ээлжэлжээрээ явах бах. Тэгэхээр амд нөхдөө маань бас ингээл биднийг орхиж байгаа юм шиг санагдаж байна. Энэ хагацл нь бидний хувьд яг юу гэхээр ингээд бүр goodbye for forever үрд хагцъя гэсэн тийм утгатай биш гэдгийг л би хэлэх гээд байна гэсэн. Харин бүр за төрүүлээд явж байгаа анд минь. Тэ? Төрүүлээд явж байгаа ах минь, эгч минь. Тэ удахгүй уулзъя гэсэн л тийм итгэл ахгүй юм чи. Тэгэхээр заримдаа бид нар ингээд бас энийг бүр эрт хүлээж авах хэрэгтэй байгаа. Би заримдаа боддог байхгүй. Тэгээд за одоо би гэр дотор хамгийн ахмад нь учраас, бүр үнэмлэхүү ахмад нь учраас одоо төрүүлэл явах ер нь бол магадлал өндөр байгаа шүү. Тэгээ энийг тэг орхиод явна гэхээр бас л надад жоохон эвгүй санагддаг. Энийг натгүйгээр яаж амьдрна. Тэр бол яг бас энэ газар дэлхий дээр тэгээ энэ эдийн төлөөс бурхан даатгаагүй нэг хэлбэр байж болох юм тийм ээ. Хүний л нэг юм баг. Харин яг өндөө бол миний итгэл ямар агсан бурханы гарт бүх зүйл байгаа гэдгийг хэлнэ гэсэн. Есүсийн загалмаа дээр цовдлогдсон байхгүй. Яг амь тавихын өмнөх тэр мөчийг рүү бүгдээр очие. Есүс яагаад тэр одоо өөрийг нь төрүүлсэн их майр тэгээд нөгөө дагалдагчныхаа дундаас их тийм онцгой ингэж нөгөө тэ одоо дотн харилцаатай байсан Иохан хоёрт юу гэж хэлсэн бэлээ? Нөгөө Мариад хандаад өгсөختөр эмэгтэй. Одоо энэ хүү бол таны хүү боллоо шүү гэсэн. Нөгөө залууд болохоор хүмүн ээ. Энэ тэ одоо энэ эмэгтэй бол чиний ээж болох болно гэсэн. За энэ үгийг яагаад хэлсэн бол одоо Мариад хүүхэд байхгүй болчоо тэгэж хэлсэн гэж бодож байна. Мариад өшөө зөндөө хүүхэд байгаа шүү дээ. 5-6 хүүхэд байгаа шүү дээ. Өдөрг Иохан бол насанд хүрсэн том хүн байгаа шүү дээ. Асрамж юусоо ирэхгүй ч тэрэнд. Хүүхдүүд нь тэр эхийг асарна үстэй. Яагаад ингэж хэлсэн юм бол? Яагаад ингэж хэлсэн юм бол? Бурхан бидэнд санаа тавьдаг гэдгийг харуулж штэ. Тийм ээ? Санаа тавьдаг гэдгийг харуулж ш. Тэгээд та нар надад итгэдэг бол та нар миний ээж, ах дүүс болох болно гэдэг тэр үгийг батлаж хэлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг Есүс нэг айлд номлоо зогсчихсэн чинь нөгөө гэрийнхэн нь Есүсийг өөрийгөө одоо нөгөө бурхны хүү өдргээ хилээд эхэллээ гэд. Тэгээ одоо жоохон хитэрлээ. Хүмүүс ингэ дургуцаа, шивэр авир гэ. Тэр одоо өөрийгөө бурхантай энэ зэрэг зүйлээд эхэллээ гэл дургуцсан тийм яриа сонссон юм шиг ба. Тэгээд одоо нэг юм хов зөөдөг хүмүүс байдаг штэ. Ачаал цаадах ч яста баларлаа хөөе цаан ч ингэ ингээл ирсэн баг. Тэгээ гэрийнхэн нь Есүсийг болиулахаар очдог. Гэтэл Есүс ингэ номлоо зогсчихсан. Тэгсэн чинь нөгөө Юдас орж ирдэг штэ. Юдас орж ирээд юу гэж хэлдэг вэ гэхээр ээж одоо ах дүүнэр чинь бас ингээ гадаа таны хүлээгээд байна. Та одоо нэг гараад уулзчихгүй юу да. Удаан хүлээл гэх хэрэг байгаа мó гэж утгатай үг хэлсэн. Тэгсэн Есүс миний бодлоор тэгж боддог байхгүй. Би тэгээд төсөлд чангаар хэлсэн гэж бодож байгаа байхгүй. Надад итгэж найддаг хинч гэсэн миний ээж та миний ах дүүс байх болно гэд ингээд амар чангаар хэлэнгүү гадаа өөрийг нь болиулах гэж ирсэн дүүнэрийн хувьд ээжийнх нь хувьд үнэхээр сонин санагдана үстэй. Тэгээд юуг ойлгож тэд нар үлдсэн гэхтэр тэд нар Есүс бол Бурхны хүү. Тэр бол бидний аврагч түүнд итгэх гэдэг бол үнэхээр маш чухал юм байна гэдгийг ойлгосон ба. Тэгээд Есүсийн дүүнэрээс бүр хэд хэдэн хүн пастор болж байгаа дараа. Тэгээд тэд нар чинь амьдралаа эзэн зориулсан хүн байдаг шүү дээ. Тэгэхээр Библиэлд шинэ гэрэн дээр бичсэн шинэ гэрэн дээр загтал бичсэн Яаков гэдэг хүн Есүсийн дүү ээж магадгүй гэж ярьдаг. Юда гэдэг нэг юм нэг бүлэг шахуу ном байгаа шүү дээ, тийм. Энэ загтал байгаа. Тэр бас түүнийг бас Есүсийн нэг дүүнэрийн нэг бахаач гэж ингэж үздэг. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид нар үнэхээр түүнд итгэж байгаа бол бид нар Христтэй бид нар Христийн дүүнэртэй адилхан түүний гэр бүл Бурхны гэр бүл бид нар багтж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр биднээс хэн нэгэн маань төрүүлээд явлаа гэхэд өстой үрд хагцъя да гэсэн ойлголт бидэнд байхгүй нэ. Энэ болохоор төрүүлээд явчаа да. Тэгээ утахгүй уулзъя гэдэг л ойлголт бидэнд үлдэнэ гэсэн. Мөнхийн ирээдүйн талаарх тэ Библиэд Бурхны өгсөн амлалтуудыг тавхан Библиэс зөндөөг олж харж чадна.
Тэгээ би өнөөдөр та бүхэнд Илчил номын 21-4-өөс уншчихъя. Тэнд ийм шин гэрийн тухай, шин одоо газрын тухай ярьж байгаа. Тэгээд энд юу гэж хэлэхээр тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчна. Тэнд цаашид үхэл байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно гэсэн байна. Бид нар мөнхийн улсад очиход тэнд ерөөсөө бид мөнх амьдрын тэнд хагцад гэж байхгүй болох нь. Тэнд өвдөхгүй. Бидний бие махан бие биш. Бурхны өгсөн ерөөсийн биеийг бид нар өмснөө. Энэ бол муудахгүй, ялзрахгүй, хөгшрөхгүй л гэж байгаа байхгүй. Тэнд одоо ингээд хөгшин настай харагдана уу, залуу харагдана уу? Тэгээ одоо тэнд ерөөсөө энэ нэг тийм хамаатай зүйл биш. Бид нар чинь одоо за хөгшрөөд байна гэдэг бол бидэнд асуудал байдаг бол үрчигээд байна гэдэг бол асуудал байдаг бол бие маань сул байгаа байна, ядраад байна гэдэг бол бидэнд асуудал энд байсан бол тэнд тийм байхгүй гэдгийг хэлж байгаа. Тийм учраас энэ тайвшруулын үгийг Библиэлд бичиж үлдээсэн байна. Тэр буюу Бурхан тэг өөрийн хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн нүднээс нулимс бүрийг нь арчна. Тэнд цаашид үхэл байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж байхгүй учраас уйлах нэг нь тэнд байхгүй. Харин баяртай байх болно гэдгийг хэлж байгаа. Ер нь бид нар цаашаа бид нар энэ хаашаага явж байгаа вэ? Энийг бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй. Бидний найз одоо бидний анд нөхөр үлзий сайхан маань яваас нэг хэсэг хугацааны өмнө бас манай жигжээгч манч тэр биднийг орхисон юм шиг байгаа. Санагдаж байгаа. Гэхдээ тэд одоо өвдөлтгүй, зовлонгүй тэр мөнхийн эзнийхээ нүрийг харан баяр хөөртэй байгаа гэдэг өдрөө санацгаая. Түүн шиг бид ч мөн адил эзнийхээ өвөрт баяр хөөртэйгээр мөнхийн баяр хөөртэйгээр бид нар амьдрах болно гэдэг санаж байгаараа гэж хүсэж байна. Паул гэж сайн мэдээний илч тэр шинэ гэрээний баг 13 захидлыг бичсэн гэж үзэж байгаа. Тэр анхлан байгуулагчсан сүм чуулган анхны итгэгч нарын дунд гарч байгаа асуудлууд дээр тэр зөвлөгөө өгсөн маягтай шүүмжил, зэмлэхийн зэмэл, засахын засаж, тэгээ сануулгын сануулж, бас зөвгөнхийн зөвгнөж, бас заахын зааж ингэж юм захидал бичсэн баг. Тэгээ энэ дотор нэгэн ийм үгийг дурдсан байдаг. Нэг өдөр бид нар майхнаа тайлж бид нар суур бүхий тэгээ одоо баг байшин шиг тэгээ эсвэл цуур бүхий тийм хотыг бид нар баг өмснө гэж ингэж хэлсэн ба. Тэгээ майхан гэдэг нь ямар учиртай үг вэ гэхээр энэ нь яг еврей хүмүүс аягүй сайн ойлгоно. Тэгээ манай монголчууд бас сайн ойлгоно. Монгол гэр чинь эн чинь нэг тийм байшинтай харьцуулбал энэ нэг тийм сууртай, нэг тийм бас нэг юм аюулгүй тийм орчин биш шүү дээ. Хар сал гэр бүл яг үлээ хийсгэл аваад явна шүү дээ. Тэ бүр ингээд их бороо ороод ивэл бороо нэвтэрнэ, зутрна. Бүр ингээд дулаалган ингээд багдвал бүр их хүүтрүүл бүр чинь галалт төлөхгүй бол хөлдөжгүй шүү дээ. Тэгээ энэ бол түр зур нүүхэд зориулагдсан тийм түр зургийн гэр өгөхгүй. Тэгээ майхан бол яг тийм. Бид нар чинь ингээд одоо дөрвөн улирлын туршид майхан дотор амьдраад байдгүй үгүй шүү дээ, тийм ээ. Бид нар аль болох сууртай тийм ийм бат бих барилган дотор л бид нар хорогдохыг хүсэж байгаа шүү дээ. Дээрээ дээвэрлэл байхал юм бол үнэхээр эн чинь гэр гэд ойлгосон тийм үг бас байдаг. Тэгвэл энэ майханыг юугаар зурласан гэхээр одоо бидний өмссөн энэ биений тухай ярьсан байгаа Библиэлд. Бидэнд түр зуур бурхан өмсүүлсэн гэж. Түр зуур өмсүүлсэн гэж. Тэгээ энэ майханыг нэг өдөр бид нар тайлах болно. Тэгээ дараа нь харин бурханы өмсүүлэх тэр одоо шинэ бие нь мөнхийн бие байх болно гэж хэлж байгаа. Аамен. Миний найз байдаг гэсэн Монголд одоо юм сумга тэгээд нөгөө төрөлхийн гар мар жоохон дутуу байхгүй. Тахир дутуу гэж бүр яг хэлж болно. Тэгээд тэр тэгж хэлдэгсэн. Мөнхийн улсад би бүр ингээд чинийхээс журт гартай байна, чинийхээс журт хөлтэй байна гэж ингэж шоглдог байхгүй юу. Тэгээд чинийхээс гоё нүдтэй байна, би тэгнэ ингэж хэлдэг. Тэгээд яг бурхан тэрийг сонгохгүй л дээ. Тэгээд бурхан бидэнд тэрийг сонгож өгөхгүй л дээ. Тэгээ одоо хин нэгнээс илүү олохын төлөө бурхан тэрийг тэгж хийж өгөхгүй л дээ. Гэхдээ тэр гартаа хөлтэй нүдтэй хамтаа одоо байна гэдэг нь үнэ. Тэгээд бурхан үнэхээр өөрөө бас гоо сайхны мэдрэмжтэй учраас тийм ээ. Бүр төгс байгаа ш тэр нь. Тийм учраас тэр үнэхээр биднийг хамгийн сайхнаараа хамгийн бүр төгс хараад л бүр ингээд сайхан байна гэж хэлэхээр тийм төрхтөө биднийг болгоно гэдэгт би итгэдэг. Та итгэдэг үү? Манай тэр найзтай гэж шоглдог гэсэн аахгүй. Би чинийхээс журт гартаа болно гэж ингэж шоглдог.
Тэгэхээр майхна таалах өдөр ирнэ. Тэгвэл энэ дэлхий бол бидний мөнхийн гэр биш маа. Бид бол Тэнгэрийн улсын иргэд аль хэдийн болсон. Филиппо номын 3:20 дээр үгж хэлсэн гэхээр харин бидний иргэний харьяалал Тэнгэрт байгаа бөгөөд тэндээс ирэх аврагч эзэн Есүс Христийг бид тэсэн ядан хүлээж байна. Ингэж хэлсэн. Бидний бие махбод газар шороонд буцавч сүнс маань эзэнтэй хамт байхаар өргөгдөх болно. Итгэлээ бид нар хэрхэн сахиж хэрхэн бид нар Бурханд найдсаар байх вэ? Танд тус болж болох 2-3 зүйл хэлье. Бид нар энийг 2-7 хоногийн өмнөхөн бидний харааг нээж өгөөч гэжтэй одоо тийм сэдвээр бид нар Бурханы үгээс сурсан. Бидний хараа үнэндээ бол яг эзэн дээр байх хэрэгтэй байхгүй? Эзэн дээр тогтох хэрэгтэй. Яг Петр усан дээгүүр ингэж эзэн лөө алхаж явж байгаад салхийг хараад айгаа түгшгүй живж ихэлсэн шиг. Тэгээд Есүс тэр Петрт юу гэж хэлдэг вүлээ? Үгүй ингэж явдггүй маа гэж хэлээгүү. Итгэл чинь баг байна л гэж хэлсэн. Чи юундаа айсан бэ? Би чамтай хамт байгаа юм биш үү гэж. Завин дээр ингээд нөгөө Есүс бүр унтчихдаг шүү тийм ээ. Энэ дагалдагч нар ингээд сэлүүрдээд бүр ядраад бүр сүулдээ ингээд шуурган бүр ингээд хамж авах нэ ингээд айж байгаа. Үнэхээр чи амар байлгүй байдгийн чинь аюул болж байгаа юм чи яах юм. Харин Есүсийг сэрэхтэй юу гэж сэрэж юм гэхээр бидний үхэх нь танд хамаагүй мө гэж. Таныг бол ингээд тэнгэр өргөөл авчин биднийг бол загас хөөв гэдэг яг үгийг хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт Есүс юу гэж босч ирээд юу гэж байгаа вэ? Салхийг зэмлээ зогсоонгуудаа тэгээ юу гэж хэлж байгаа гэхээр эргэж хараад өчүүхэн итгэлтнүүдээ гэж. Итгэл чинь хайчч ба гэж асуусан. Нөгөө надад итгээд бүр ингээд амьдралгаа туршид намайг дагна гэдээс хүмүүсийн итгэл нь хайчч ба гэж ингэж хэлсэн. Хараагаа эзэн дээр байлгах гэдэг бол маш чухал. Итгэл бол харагдах зүйл дээр тогтдог биш. Харагдахгүй мөнхийн үнэн дээр тогтдог байгаа. 2 дугаар Коринт номын 4 дугаар бүлгийн 18 дээр бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх харин үл үзэгдэх юмс нь мөнхийнх билээ гэсэн. Энэ дэлхий дээр хүхэл бол эцсийн цэг биш гэдгийг нь санаараа гэж хүсэж байна. Энэ бас айгүй бас ойлгомжтой хэлэх хэрэгтэй. Христэд итгэсээр түүнийг аврагчаа болгож зүрхэндээ хүлээж авсан тэр нэгний хувьд бол энэ бол мөнхийн амар амгалан баяр баясгалан жаргал бүхий тэр газрын ирээдүйн тухай ярьж байгаа. Харин Бурханд найддаггүй, Бурханыг тоодоггүй, Бурханыг маргадаг, Бурханыг хараадаг тэр нэгний хувьд бол мөнхийн галтай нуур байгаа гэдгийг Библи маш тодорхой хэлчихсэн. Тэгэхээр зэрэг энэ дэлхий дээр бидний энэ биеэ орхиж байгаа явдал бол эцсийн цэг биш ахнэ. Эцсийн цэг биш ах. Хоёр төгсгөл хүлээж байгаа. Бид нэр мөнхийн хувьд тавилангаа энэ газар дээр бид нар сонгодог багтах. Тэгэхээр Есүс биднийг угаасаа шал өөр зүг рүү явах гээд байна гэдгийг мэдж байгаа учраас тэр яаран бидний төлөө ирсэн байгаа байхгүй юу? Бүр яаран ирсэн байхгүй юу? Би одоо нэг Библийн сургууль дээр нэг Христийн сургууль дээр хуучин гэрэндэх одоо Христ гэсэн тийм сэдвтэй хичээл зааж байгаа байхгүй юу? Тэгэд үнэхээр хуучин гэрээг уншихаар Есүсийн нэр ерөөсөй байхгүй. Тэгсэн мөртлөө тэнд ингээд Есүс бүр эхнээс ахуулаад байсан шүү дээ, тийм ээ. Бүтээлийн эхнээс ахуулаад байсан байгаа шүү дээ. Тэгээд бүр бүтээгч нь бол Есүс өөрөө байгаад байгаа шүү дээ. Тэнгүү чинь тэр бүтээлийн эхнээстэй бүр тэр дараа нь тэр загалмаан үйлчлэлийг хийхээр эрэх хүртлээр тэр цаг хугацааны туршид тэр хүн төрлөختөндөө тэр хамт байсаар, сануулсаар, дагуулсаар тэг бас ингээд аврахыг аварч хамгаалахыг хамгаалж ерөөхөж байсан шүү. Тэгээд тэр хүмүүсийн асуудлыг нэг мөр шийдэж өгөхийг хүссэн. Тэр ирсэн, тэр өөрийгөө зориулсан. Аамен. Тэгээ бид нар бас итгэлээ хэрхэн сахих вэ? Хоёр дахь зөвлөмж нь юу вэ гэхээр манай зулцгийгч өмүүлэл яваад байна да. За. Тэгээ хайртай. За, нэгдүгээрт нь бид нар хараагаа эзэн дээр тавих ёстой. Хараагаа эзэн дээр тавих ёстой гэж ингэж үтсэн бол хоёр дахь зөвлөмж юу гэхээр бие биенээ түших явдлага. Бие биенээ түших явдал. Бид нар үнэхээр бас
жаргалтай байх үед бол нэг тоотгүй шүү дээ. Тэгэл нэг жоохон харилцааны асуудлын нэг үзэл бодлын юм уу, нэг харилцааны нэг зөрүүтэй нэг юм дээр нэг өргөлтөө өгөөл, муудалцаал, тэгээд ингээд ингээл яваад байдаг. Харин гэр бүлийн хүмүүс бол тэгдэггүй маа. Би одоо ихэс сургуулаа. Тэгээд бүгдээрээ л одоо манай аав маань өөд болсноос биш те. Гэр бүл маань бүгдээрээ л илүү бүтэн сайхан байна. Тэгээд баг байхад ерөөсөн ингээд зүгээр байж болтгоо. Тэгээд муудалцаад хэрэлдээ чийдэгээд ингээд ингэж идэгсэн бол одоо нас нь ахих тусмаа. Тэгээд ялангуяа манай аавын одоо эзэн лөө явсан тэр үйл явдал бас манай дүүнэрийн амьдралд бас их өөрчлөлт авчирсан гэж би боддог. Айгүй их тийм ойр болсон хоорондоо. Тэгээ хүүе хаяа гэл ингээл яачих. Тэгээ би жоохон хол амьдарч байгаадаа одоо жоохон гимшиж जैन. Тэгээ нэг өдөр одоо Монгол руу явах байлаа. Тэгээ эзний хүсэл тушаалыг л одоо сонсох бах та. Тэгэхээр юу ярих гэдэг вэ? Жаргалтай үедээ жаргалтай байсан, зовлонтой байсан, бэрхшээлийн дунд байсан, бэрхшээлгүй байсан бид нэг түшиж явахдаа үнэн сэтгэлээс хайрлах тухай ярьж байгаа. Энэний утга учирыг үнэхээр гүнзгий ойлгосон үед та бид яг жинхэнэ христчин болно гэсэн. Есүс яг ингэж л амьдэрсэн байхгүй. Ингэж амьдэрсэн. Есүст бол тэр хин нэгэн албан, өндөр албан тушаалтаа мушаалтаа юроос падлиг байхгүй Есүсийн нүдэнд бол. Харин хинд аврал хэрэгтэй байна. Тэ хин төөрчгсөн явж гэнэ. Хин өвдцэн, зовцсон явж гэнэ, тийм ээ. Гүр ингээд нөгөө уг нь хүмүүст еврейчүүд бол Есүс еврей хүн байсан. Тэгээд шашныхаа ёс заншлыг ингээд зөрчлөө гэл ингээд л. Гэтэл Есүсийн талаас бүгдээрээ бодож үзье. За нөгөө шаббат өдөр таарсан. За ингээ бүгдээрээ залбираал нөгөө тоороо буюу Библийг бүгдээрээ чангаар уншаал, залбираал, Бурханд магтаалын дуу өргөөл ингээ байжсэн чинь тэнд ийм ингээд бүр насаараа ингээд бүр зовцсон, бүхтийцэн те одоо ийм ясны одоо арагтал хүн байхгүй те. Гар үл нь хатангор болцсон, саавчтай хүмүүс ингээ хүртэл ороод ирж байгаа байхгүй. Хуулаараа, шашныхаа хуулаараа тэдний төлөө ямар нэг юм хийвэл ажил хийсэн болчихно. Бурханаа дээдлэггүй тооцогдчих. Есүс эзний үгийг зөрчиж байгаа юм шиг харагдаж байгаа боловч тэд нарыг хайрлахыг өөртөл болгож байгаа байхгүй юу? Хайраа өөртөл болгосон. Тэгэхээр өнөөдөр инэрлж чуулганыхан бид ямар байх ёстой гэхээр нэг их номчрахсан чи одоо Библийн дагуу ингэж тэгэж ихээс илүү хүнийг эхлээд бид нар хайрлах ёстой болж байна гэсэн. Энэ бол Есүсийн зүрх сэтгэл байсан шүү. Тийм. Амен. Нэг үнэхээр бас түшиг тал дээр бид нар үнэхээр халуун байх хэрэгтэй. Чуулган бол гэр бүл. Тэгээд яг энэ үед ганцаараа битээ байгаарай, өөрийгөө битээ тусгаарлаарай. Тэгээд чуулгантай хамт байгаарай. Нэгнийгээ ачааг үүрэлцээж тэгээд хамтдаа залбирч Бурхны үгээр бие зоригжуулаарай гэж та бүхэнд уриалж. За гуравт нь амлалтад найдах. Бурхны өгсөн амлалтад бид нар найдах хэрэгтэй. Есүсийн буюу Бурхны өгсөн амлалтуудаас бүр чинь хичнээн олон мянган амлалтыг гаргаж ирж болно Библиэс. Хамгийн супер амлалт нь юу гэж? Хамгийн супер амлалтыг та бүхэн одоо сонсоод хүлээж аваад тогтоож аваарай гэж хүсэж байна. За юу. За. Иохны 11-р бүлгийн 25-26. Иохан 11-р бүлгийн 25-26. Есүс Марта гэж одоо нас орчихсон нөгөө Лазарын дүүд юу гэж хэлж байгаа нөхтэй. Амьлал ба ам бол би байгаа юм аа. Надад итгэдэг хүн өхөвч амьлнаа. Амьд байгаа бөгөөд надад итгэгч бүхэн хизээч өөхөхгүй гэсэн. Бидний нүдэнд энэ хүмүүс нас ураад байгаа юм биш үү? Тэ? Үхлийг амсаад байгаа юм биш үү? Үгүй ээ. Бурханд итгэдэг хүний хувьд энэ хүн ерөөсөө үхдэггүй, нойрсдог. Бурхантай хамт мөнхөд амьдрах тэр өдрийг хүлээн нойрсож байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бидний хувьд энэ анд нөхөртөө бид нар үрд баяртаа гэж хэлдэг биш. Харин энэ нь төрүүлээд явжээ да. Утгагүй уулзъя гэдэг л тийм яс байхгүй юу? Ийм л одоо салах ёс байна гэсэн үг. За тэгэхээр бидний одоо итгэлийн анд маань замаа амжилттай дуусгаж барианд орлоо. Одоо бидний ээлж
Түүний үлдээсэн итгэлийн үлгэр дуурайллыг нь үргэлжлүүлээ. Хэрвээ бид нар сайн бодож үзвэл бидний амьдрал бүр жижигэн ч хамаагүй ямар нэг байдлаар хүмүүс хүрсэн байдаг байхгүй юу? Заавал хүрсэн байдаг. За инэрл чуулганы хувьд одоо манай үлжих маань ч одоо 2008 оноос явсан уу 7 оноос явсан уу? Тэ 8 оноос явсан байгаа. Тэгээд 9 онд та хамт баптизм хийлгэлөө. Тэ? Хойно лөө үлжих эдэртээ нэг баг 7-8 хүн баптизм хийлгэж дотоотор байсан үгүй юу? Үгүй тэ. За энэ дотор байх байгаа юм шиг энэ. Отгох эдэртээ. Тэр 9 он байсан уу? 9 он шүү дээ тэ. Ингээ баптизм эдэр хүртчихсэн тэр үеийг би санаж байна. Тэгээд 2008 оны Christmas-ийн концерт тэр бол яг энэ инэрл чуулганы хувьд түүний ерөөсө чуулганд ирж амжаагүй байхдаа ингээ оруулсан хувь нэмэрээс хамгийн анхных нь. Тэгээд бид нар энэ юу гэсэн Patrick Henry дээрээс нөгөө Westover Baptist Church шүү дээ. Тэр цуглаанд эдэр хийжсэн. Тэр цуглааны нэг юм нөхөрлийнхэн заал гэдэг шал өөр юм заал. Тэгээд тэр нь бас нэг жижиг тайзтай. Санаж байна манайхан. Тэгсэн тэр тайзыг ямар болголоо? Тэр одоо ингээд яг хөшиг нээгдэхэд ингээд бүх юм нь бүдэг харагдаж байгаа. Тэгээд яг ингээд цаана нь ингээд зурагтаар ингээд юм үзэж байгаа юм шиг. Манайхан ч эрэг дээрхээр янз янзын бүр ингээд тэн дээр чинь түүдэг мүдэг хасаал. Нөгөө балетын хүүхдүүдэд авчраад тэнд чинь ингээд тэ одоо тэнгэр элчнэр шиг бүжиглүүлээд тэнд нь ингээд дуу хор дуулаад ингээд ингэж явж байгаа яг Есүс Христийг одоо төрөх үед хөшгөө хаачаад нэхэд нөгөө тэргүүр татцсан байсан тороо авчиж байгаа байхгүй. Тэгмэд одоо бүх юм тод харагдаж байгаа байхгүй. Тэгээ би тэгэхэд бүр ингээд юм ингэж хийж болд юм байна те. Тэгээ бүр ингээд найруулагч хүний нэг тийм юу гэдэг чинь харагдсан шал ондоо байхгүй. Тэгээ тэнд чинь хийд нэг юм хаалга маалгын бүр янз бүрийн тэр арын зураг муурыг бүгдээ ингээд нөгөө өөрөө зурж байгаа байхгүй. Тэгээ одоо галаах үедээ манай ганцрог ахын ах чинь манай сүмд явжсэн. Бид нэг биер барилцаа зураатах гэдгсэн чинь бид хоёр юм зурж чаддгүй ингээд толгой ажиллах байгаа юм чинь. Тэгсэн чинь үгүй ингэчгээ гэдэг ингээд ирээл ингээд ерөөсөө хийдээдгээ ингээд нөгөөдгөө шал өөр болчих. Тэгээ бурхан өгсөн өгөгдлийнхөө дагуу бурханд бас ингээд хэрэглэгдэж эхэлж байсан байна. Тэгээд тэр юуны концертын бас видео байдаг биднэрт. Тэгээд дурсах юм зөндөө байна. Тэгээд сүүл рүүгээ бол маш их одоо бүр ингээд их нугларсан шүү дээ, тийм ээ. Өвчтөө байсан ч хүмүүст ингээд туслаад энэ тэнд ингээд унаагаар явж өгөөл хүй таа ч одоо бие боддгоо мүү гэл тэгсэн. Өвчин хамдагч уцсан гэл яваал байдаг. Яг өндөө бол бие бол асар өвдөж байсан байгаа байхгүй. Тэгээ их төвчээр гарсан байна. Тэгээд ийм хүн байла. Бид нар хожим мөнхийн улсад бид нар уулзнаа, тийм ээ. Тэгэхээр барианд орсон байна. Сайн тэмцлэр тэмцсэн байна. Эзний хүүхэд болсон байна. Түүний гэр бүлийнх болсон байна. Одоо харин бидний хувьд бид ч гэсэн бас өөрсдийнхөө хэсгийг бид бас хийх хэрэгтэй гэсэн. Бид нэр барианд орох өдрийг хүртлээр дуустлаа бүгдээ өөрсдөө зориулъя. Эзэндээ бас хэрэглэгдээ. Эзнийг алдаршуулъя гэж уриалж байна. Хамтдаа залбирцгаая. Бурхан минь, бидний зүрх сэтгэлийг та тайтгаруулаач. Хагцлын зовлон мэдэрч байгаа хүн бүрт та мөнхийн амар амгалангаа буулгаж өгөөрэй. Бидний итгэлийг та батжуулж өгөөч. Хараагаа таньдаа тавьж, итгэлээр өсгөд минь та бидэнд туслаарай гэж гуйж байна. Мөнхөд тантай хамт байх тэр өдрийг хүртэл биднийг та хөтлөн та дагуулаач. Таны үгийн хүч чадлаар биднийг босгооч. Та үнээр хэвлэн засаач. Таны нэрийн төлөө та биднийг байгуулж өгөөрэй гэж гун залбирч. Танд би даатахыг Есүсийн нэрээр залбирч байна. Амен.